Сайн байцгаана уу? Намайг Алтан хүүгийн мөх чимээ гэдэг Булган аймгийн Могод сумаас ерөнхийлөгчийн илгээлт 2100 хөтөлбөр шалгасан сурагч байна. Тэгээд ерөнхийлөгчийн тамгын газраас хил хамгаалах газартай хамтраад Монгол улсын дархан хэллийг үзэхээр ирсэн. Энд ирээд тэг 243 дугаар ангид нэг суман төгссөн төгсөгч найзуудтайгаа санаан дүүгээр таарсан найзуудаа одоо цэргийн өндөр амжилт хүсье. Баярлалаа. Бид ингээ орой хоолндоо орж исэн чинь ингээд гаднаас дэд хорондоо орж ирээд Монголынхан байна уу гэс бүгд байна гэж гараа өргөд. Тэгэл бүгд яасан болдоо гэж бодож исэн чинь надад одгүй байна уу гэж орлоод би гээд боссон чинь танаа Монголоос нэг охин байна штэ энэ тэгээд. Тэгээ би одоо юу гэлээ Монголоос одоо энд одоо ямар охин байдгийг болдоо гэсэн чинь мөг чимэг гээд тэгсэн чинь мөн найз маань ирчихсэн. Йоо ямар гоё юм бэ уулзчихсан гээд бас бидэд хоорондоо ярилцаад уулзуулах болоо яах болдоо гэсэн чинь тэгээ найзтайгаа уулзсандаа амар сэтгэл өндөр байна. Догдолдгийн мэн хуц муцаа бид чи ом хөнгөн өмсөөл готлон бодлоо баг зөв өглөө наашаа гараад ирсэн. Тэгээд яг одоо ингээд бөөндөө ингээд найзтайгаа уулзсан. Бүх найзуудтай одоо бидийг сайн байгаа гэж хэлээрэй минь найз. За намайг болохоор Булган аймгийн Могод сумын 2 дугаар гим болчин Батбаяр одхоо гэдэг тэг 243 дугаар ангид аль пахаар ирсэн. Байлагч одхоо. За тэг өнөөдөр найзтайгаа энд бас санаа өсгөлгөө таарлаа. Хотоос ерөнхийлөгчийн тэтгэлэг аваад гадагшаа сурах чагаа гэж байна. Тэгээ найздаа цаашдын амжилт, уран бүтээлд нь өндөрөөс өндөр амжилт хүсье. Намайг Наранбэлгийн өсөлтөнд дөрж гэдэг Булган аймгийн Могод сумаас гаралтай. Тэг 243 дугаар ангидаа аль пахаар ирсэнд баяртай байна. Бас найздаа сургалтын өндөр амжилт хүсье. За намайг Цэрэнгон Бочир утгадаг. Би Булган аймгийн Могод сумаас 1-р ээлжинд татгч ирсэн 3-р салааны байлдагч Очир ут байна. Би Булган аймгийн Могод сумын харьяат тэг 243 дугаар ангид ирсэнтэй баяртай байна. Намайг байлдагч Батрээд гэдэг. Тэгээд найздаа сургалтын өндөр амжилт хүсье өрөөё. За би Булган аймгийн Могод сумаас татгч ирсэн. Тэг 243 дугаар ангид тохирлож идэндээ баяртай байна. Намайг Батнх бэм жаргал гэдэг. За тэгээ найздаа сургалтын өндөрөөс өндөр амжилт хүсье. За сайн бацхан намайг баяр сагахтай мөксөйхан гэдэг. Тэгээд Могод сумаас ингээд найзуудтайгаа ирээд өнөөдрийн санаа саргартаагүйгээр найзтайгаа таарсандаас их баяртай байна. Даван хүү гэдэг Булган аймгийн Могод сумаас ирсэн. Тэг 240 удаа ингээд ирсэн байгаа. За тэгээд найзтай амжилт хүсье. Бид нар болохоор өмнө цэрэг татлагынхаа өмнө болохоор бөөнөрөө ярилцж байгаа за хэдүүлээ цэрэгт явцгаая гэж яриад тэгээд Могоддоо комиссар орчоод за тэгээ бүгд тэнцээ гараад ирсэн Булган дээрж комиссар ороод бөөнөрөө тэнцээд тэгээд нааша зөвхөн хил дээр л татах байсан тэгээ бүгдээ бөөнөрөө ирэнгүүтээ салаанд хуваарлаад тэгээ бид эдийг энд одоо 1 2 3 4 салаанд хуваарлсан байгаа. Тэгээд найзтайгаа өнөөдөр ингээ 10 гаруй хончоод найзтайгаа ингээ уулзсан чи бид сэтгэл догтлоод өөр ом хомгүй хувцсан өмсөл нааша харж авахаараа хөөлөө. Энд ирээд ингээд дархан хэллийг үзээд найзууд маань энэ даал фааж байгааг маш их баярхаж бид ингээд эх орныхоо төлөө үнэхээр хичээх хэрэгтэй. Бид л эх орныхоо одоо зүрх сэтгэл болсон залуу үеийн төлөөлөл гэдгийг ойлголоо. Би одоо их сургуулаа төгсөж ирээд одоо эндээ ажиллаад та нар минь ч гэсэн цэргийн албаа нэр төртөө сайн хаагаад бүгдээрээ ирээд эх орон сум орон нутаг аймгаа бүгдээрээ хамтаа хөгжүүлцгээе. За ингээд би найз нь ингээ бөөндөө цэргийн албаа нэр төртөө хагаад Монгол сумдаа очино. Миний найз хүртэл сургуулаа сайн төгсөөд хүрээд ирээрээ. Тэгээ бөө ирснийхэн дараа бөөндөө сайхан уулзцгаая. Монгол улсын төлөө зүтгэе. Баярлалаа. Баярлалаа.